Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, ээлжид нэг имжлэгтэй тавтай морил. Өчигдрийн стужин мэ маш гоё болсон байна. Тэгээд өнөөдөр стужинтэй манай сэлэнгийн брэнд талхтай өглөөний цай өнөөдөр эхэлж байна. За, ер нь бол өглөө болгонд цайгаа уугаад твэрчвэл ер нь зүгээр гэж би боддог. Бас урайлж бас ер нь хаяа бас цай ууж байгаа бичлэгээ хүргэж байгаа шүү. Тэгээд өглөөний цайг өөртөө гэж сайхан цайгаа уучаад тэгээд өглөөнийхөө малын ажил гарч байна. Өнөөдөр нэлээд хэдэн ямаа ишгэлж нэлээд хэдэн хойноос сургалж хансан байна. За эхлээд ямаага бас эхнээс нь хөхүүлж авч жагаад тэгээд бас ганц нэг ишгэ авахгүй байгаа ямаануудаа дээр бас тулж ажиллаж гин. Тэгээд нэг хонь бас хургаа авахгүй байгаа. Эднэрийг хөхүүлчихэд бүгдээрээ сайхан өвсний хашаагаа цэвэрлээд тэгээд мал арж байгаа одоо дижээлийн хашаагаа бас цэвэрлсэн байгаа. Тэгээд ер нь бүүндээ орох юм бол ажлыг маш хурдан хийдэг. За нэг 2-3 цаг цэвэрлсэн. Манай сэлэнгээр ерөнхийдөө бол сүүлийн үед нэлээд шуурх маягтай байгаа тийм. Тэгээд өдөржингөө шороогоо шуурлаа. Тэгээд гадуур ажил хийхэд шороогоо шуухаар бас амаргүй шүү тий. За гэртээ нэг орж цай уучаад амсгийж агаал гарч ирлээ. Малынхаа өвсгийг тавьж өгөхгүй жисэн чинь нэг ямаас уйлдсан байна. Бас очиод тэгээд малынхаа өвсгийг тавьж өгөөд усын нойртолж өгсөн байгаа. Тэгээд малмай сайхан төллөөд эхэлсэн байна. Сүү шим сайтайгаа тэгээд ганц нэг мал жоохон хурах шиг голоод тэгээд тэднэрийг бол ахуулчаад болоод байгаа. Өдөрч бас гайгүй тэгээд шүн бас нэлээд хүүтэ оноод шуураад байгаа болохоор төл малаа битүү хашаандаа хийж хонуулж байгаа манайх. Тэгээд битүү хашаандаас жижиг хашаанууд бариад хоёрт нэлээд ажил ихтэй нүү. Өдөрт нэг ганц 2 удаа л гэрлүүгөө орж охиндоо мөмө өгөөл өөрөө цайгаа угаал гарч ирдэг боллоо. За малынхаа өвсийг тавьж өгчөөд гэрлүүгээ орсон байгаа. Охиныхоо кашыг хийж өгөхгүйд. За өнөөдөр ахаад жимстэй кашнаасаа өгнө. Манай охин ч хөөрхөн уйлаад байгаа. Уйчаад гарах юм бол ядаж нэг гал руу орчих үедээ инхвидээ гэж санаа зовх юмгүй амар. За тэгсэн чинь хөөрхөн 2 дахиад ихэр шиг мэдлжээ. Хоёулаа хөөрхөн адилхан зүстэй төлтэй байсан. Анхнаасаа ингээд содон тэмдэг болгоод хойлонд нь хүзүүнд нь тод өнгөөр юм уйсан байгаа. Утахгүй тэгэл төөрж бодолж өгөн шүү дээ. За арай олондоо болохоор сайхан зүгээр шүлтөө хоол авшаага хийж идгээр шийдлээ. Хаврын хавсрах салхитай ийм хүүтэн өдрүүдэд сайхан шүл устай хоол идчихэл тамир тэгээгээ аавн шүү дээ. Шүлтөө хоол хийхэд амархан шүү те. Сайхан хоолоо гал дээр хийчээд ойр зургийн ажлаа амжуулаад ороод ирэхэд сайхан буцалсан байна. Тэгэл бэлэн гоймон байвал